Сайн байцгаана уу? Чон хамтлагийн дуулсан сүүлчийн хичээлийн дараа дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дунд 8 аккорд ашиглаж байгаа. За эхнийх нь фа мажор. За бүтэн аккорд барьж чадахгүй бол доошогоо тавиад ингээд тоглож болно. Эсвэл бүр эндээс 4-р утаснаас ингээд тоглож болно. За хоёр дахь аккорд ля мажор. Тэгээ ре минор, ре мажор. За дараагийнх нь си бемоль буюу ля диез, ля мажор ингэж ярьдаг бол нэг лад дээшлүүлээд энэ аккорд. За бас бүтэн барьж чадахгүй бол 1-р хуруугаа аваад 1-р ладны 1-р утсан дээр тавиад 4-өөс доошоо ингэ тоглолцоорой. За дараагийнх нь до мажор. Тэгээд соль минор 3-р ладан дээр ингэж явж гин. За тэгээ бас бүтэн барьж чадахгүй бол ерөөхдөө энийгээ доошлуулад 3-р ладны доотлын 3 утсан хамт дараад ингэ тоглолцоорой. За тэгээ сүүлийнх нь ля сефт. За энэ бол мэдээж дууг арай илүү баяжуулж тоглож байгаа учраас сефт аккорд нь орж ирж байна. За цохилтоо харцгаая. Доошо, доошо, дээшээ, дээшээ, доошо, 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 дээшээ. Тоонд үзүүлье. 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За энэ цохилт байна. За дууны нэг мөрөнд 2 бүтэн цохилт хийж явна. За эхний 2 мөрийг харцгаая. 3 аккорд байна. Тэгтээ эхний мөрөнд эхний 2 аккорд дээр цохилтоо хуваана. За фа мажор дээрээ цохилтынхоо 1 2 гэдгийг хийгээд ля мажороо бариад и 3 и 4 и гэдгийг хийнэ гэсэн үг. Тэгэхээр 1 2 и 3 и 4 и. За тэгээ ре минор дээр нэг бүтэн цохилт хийлээ. 1 2 и 3 и 4 и. За хоёрдугаар мөрөнд болохоор ерөөхдөө аккордынхоо зайг харах юм бол ре мажор дээр урт үгнүүд хэлж штэ. Тэгэхээр ре мажор дээрээ бүтэн нэг цохилт хийн гэсэн үг. Тэгээд соль минор, до мажор хоёр дээр цохилтоо хуваана. Соль минор дээр 1 2 гэд тэгээд и 3 и 4 и. За бүтэн аккорд барьж чаддаг хүмүүс шууд эндээсээ шууд до мажорыг энд бас барьж болдог учраас шууд ингээ хуруугаа шилжүүлчих болно. 1 2 и 3 и 4 и. За юм болох нь. За одоо 3-р мөрөн дээр нэг л бүтэн цохилт хийн. Тэгэхээр нөгөө ля дизээ до мажортойгоо хуваана гэсэн үг. 1 2 и 3 и 4 и. За бүтэн аккорд барьдгууд нь шууд эндээс 1 2 и 3 и 4 и гэж шилжүүлчих болно гэсэн. За 4-р мөрийг харъя. Дахиад хуваана эхний хоёр дээр 1 2 и 3 и 4 и. За тэгээ фа мажор дээр нэг бүтээн 1 2 и 3 и 4 и. За одоо дахилт руу оръё. Нэг мөрөнд нэг бүтэн цохилт хийн. Соль минор явж гин. Тэгээ фа мажор. За одоо 3-р мөрөнд 2 аккорд байгаа учраас хуваалаа. 1 2 и 3 и 4 и. За тэгсэн хэрнээ 4-р мөрөнд болохоор 2 бүтэн цохилт хийн. Өөрөөр хэлбэл ля мажор дээр нэг бүтэн. Тэгээ ре минор дээр нэг бүтэн. За хэдүүлээ жишээ олгоод дуулаад үзье. Бихэнцэн хэрцэн хорооны минь хий. Үсэлийн дэвтэртэйгээ хоцорлоо. Тохон сэмэрсэн дүрмд хавцасвэ. Тооны хог хүртнэгээ аргагүй л үлдлээ. Сүлжин дурсам чичээлийн дараа гараа жахан сэрж
2 дугаараад явлаа. Нар төссөн гэрэл самбар минь 9 сарын 1-нд мөхөрлөө. Намайг сургасан багш нар минь ерөөлийн харцтай үнсэд хоцорлоо. Сүлжин орсон чичээлээ ингээд яхан үнсэж сүдэрт хаврын өдрөө эсхэн дундаа биднэстэй. За ингээд 3 бадаг яг адилхан явчаад төгсөл хэсэгт нэг юм нэмэгдэж байгаа. Энэ нь тахилтын араас орж ирнэ. Тахилт маань эсхэн дундаа бид нэлмэстэй гэд явж байгаа тийм. Тэнгуудаа ля минор, ре минор хоёр дээр цохилт хувааж орж ирнэ. Бид нэлмэстэй. Бид нэлмэстэй. Гэжсэн одоо аккорд солигдож байна. Ля дэс буюу нөгөө C бемоло барьлаа. Ангийн хөвгүүдэн минь тууцын тайлаач. Ангийн багш минь дахиад зэмэлээч. Ангийн охтуудэн минь дахин нэмсэглээч. Алдах хавартай хайртай мартахгүй ингээд энэ аккордуудаараа төгсөл хэсгээ яваад дуусгах нь байна. За ойлгохгүй зүйл хамт сэтгэл хэсэгт бичээд асуугаарай. Бас манай суваг танд хэрвээ хэрэгтэй санагддаг бол subscribe гэсэн төвчөн дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартва. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.